Дорнод аймгийн Чоолсон сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн бүтээлч уншлага үйл ажиллагааг танилцуулж байна. Бага ангийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх, номыг дээдлэн унших зорилгын хүрээнд хүүхдийн хөгжил төлөвшил оролцоог дэмжсэн майхантай уншлага, том номын найзууд номын хэлэлцүүлэг хамтдаа уншихуй зэрэг бүтээлч үйл ажиллагааг зохион явууллаа. Майхантай уншлага 2024 хичээлээс гадуурх намрын уншлагыг амьтдын ертөнц сэдвийн дор майхан бүр нэг амьтдын тухай мэдээлэл сонгон уншиж, ойлгосноо харилцан ярилцаж, мэдээлэл солилцов. Чанга уншлагыг түгээн дэлгэрүүлэх хамтдаа уншихуй челленжийг 5-ын А ангиас зохион байгуулж 2-5 дугаар ангийн 127 сурагч 28 эцэг их асран хамгаалагчид хамтран Смаршапгийн Муурын байшин, Зараа бууди 2, нарны эгчдүүс зэрэг үлгэрийн сэдвүүдийг дүр тойрон төлөөлөн унших аргаар хамтран уншлаа. Уншснаа бүтээлчээр уралдаг уншигч хүүхэд багчуудын дунд том номын найзууд ивентийг дүрслэх урлаг технологийн багш Мөнх сайхантай зургийн дугуулангийн сурагчидтай хамтран зохион байгуулж 4 ширхэг том ном бүтээлээ. Бид яагаад амьтныг хайрлах ёстой вэ? Энэ дэлхийн ертөнц зөвхөн хүнийх үү? Амьтад ч гэсэн амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгуулан амьтдын тухай илүү ихийг танин мэдүүлэх зорилгоор 5-ын А ангид зохиолч П. Наранбаатарын Толбот муур pp номоор сонирхолтой номын хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн 2 дугаар ангийн сурагчид асуулт даалгавартай их уншаад асуултад хариулж өчөн өөрийн ойлгосон зүйлээ зургаар илэрхийлэн зурах чадварт суралцж байна.